Өнөөдрийн хичээл бол дэлгүүрт худлаа хийх үед хямдрал асуух болон үн тохиролцох тухай юм. Хамгийн ихний бөгөөд түгээмэл асуулт бол Is there any discount on this? Энэ нь үүнд ямар нэгэн хямдрал байгаа юу гэсэн утгатай. Discount гэдэг нь хямдрал гэсэн үг. Хэрвээ та арай ээлдгээр үнэ буулгахыг хүсвэл Could you give me a better price гэж асуугаарай. Шууд хямдхан гэж хэлэхгүйгээр илүү дээр үнэ гэж хэлж байгаа нь маш илдэг сонсогддог. Хэд хэдэн зүйл хамтд нь авах үед үн тохирох хамгийн амархан байдаг. Энэ үед та If we buy two, can I get a discount гэж хэлээрэй. Хоёр гэдгийн оронд өөр тоо хэлж бас болно. Заримдаа үнэ нь үнэхээр өндөр байвал өөрийнхөө боломжийг хэлэх хэрэгтэй. That's a bit out of my budget гэж хэлвэл худалдагч танд арай хямд сонголт санал болгох эсвэл үнэ буулгах магадлалтай. Гэдг нь төсөв гэсэн үг. Гудамжны худалдаа эсвэл зах дээр та өөрөө үн санал болгох тохиолдол гарна. Энэ үед шууд I can give you $50 for it гэж хэлж болно. $50 гэдгийн оронд өөрийнхөө санал болгох мөнгийг хэлнэ. Хэрвээ худалдагч үнэ буулгахгүй бол бага зэрэг эргэлзэж байгаа дүр эсгэж болно. I'll think about it and come back гэж хэлээд явах гэхэд тэд ихэвчлэн араас дуудаж үнэ буулгадаг. Үн тохиролцохын хамгийн сүүлд худалдагчийн буулгаж чадах хамгийн доод үнийг мэдхийн тулд What's your best price гэж асуудаг. Энэ бол маш шулуухан бөгөөд үр дүнтэй асуулт. Ингээд хоёр тал үнэ тохирсон бол худалдан авалтаа баталгаажуулна. It's a deal. I'll take it гэж хэлээд наймаа дуусна. Баяртай.